байсан нь. Би Монгол Улсын боловсролын их сургууль, Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургуультай хамтран жил бүр зохион байгуулдаг Аз судлал олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын боловсролын их сургуулийн нийгмийн ухааны сургуулийн дорн техникийн тагмаас зохион байгууллаа. Энэхүү хуралд Монгол, Хятад, Солонгос, Япон, Узбекистан, Орос улбанууд, Турк, Шри-Ланк гэсэн 8 орны 25 байгууллага, их сургууль, 83 салбар нэгж тэнхимийн 90 орчим багш эрдэмтэн судлаач оролцлоо. Аз судлалын салбарын судалгааны үр дүн тулгымдсан асуудлыг хэлцлээ. Хурал нь Аз судлалын чиглэлээр сургалт судалгаа эрхтэж байгаа дотоод гадаадын судлаачдын сүүл үеийн бүтээлтэй танилцах, цаашдын чиглэлийг тодорхойлох эдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм а. За хурлын зорилго бол Аз судлалын чиглэлээр судалгаа явуулдаг, сургалт судалгаа явуулж байгаа. Тэгээд дотоод гадаадын мэрэгжлийн багш нар эрдэмтэн судлаачдын сүүл үеийн судалгааны үр дүнтэй танилцах, мөн салбарт тулгамдж буй асуудлыг хэлэлцэх, мөн цаашдын эрдэм шинжилгээ хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх бол зорилготой. Эрдэмтэн судлаачд одоо жишээлбэл Монгол Улсын боловсролын их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн зөвлөх профессор, Монгол Улсын ардын багш, доктор профессор Өнөр Баян багш бол Аз судлалтай жинхэнэ холбоотой алтай хэл шинжилгээний онлын асуудлууд гэдэг сэдвээр бол үндсэн ихтгэл хэлцүүлж байна. За мөн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Цэрэнд орж академич, мөн Солонгос хэлний өөрөө мэрэгжлийн хүн, бас Солонгос Монголын харилцаа, хэтийн төлөвийн талаараас үндсэн ихтгэл хэлцүүлж байна. За мөн Монгол Улсын их сургуулийн Аз судлалын тэнхимийн доктор профессор Батулга багш бас Турк судлалын чиглэлээр бас судлаачдад сүүлийн үеийн хэрэгтэй судалгааныхаа ажлаа танилцуулж байгаа. Жилээс жилд хуралд оролцогчдын тоо нэмэгдэж хүрээгээд хэлж байна. Энэ нь Аз судлалын салбар эрчимтэй хөгжиж байгаа илрэл юм. Хэл шинжилэл, төвөг ухсаатны зөв, боловсрол судал гэсэн 3 чиглэлээр салбар хуралдааны хүрээнд 80 орчим илтгэлийг хилцүүлж байгаамаа. За тэгэхээр Аз судлал бол одоо сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж байгаа юм. Одоо эрдэм шинжилгээ судалгааны одоо чухал нэг чиглэл салбар байгаа. Тэгээд энэ жил бол Аз судлалын 12 дугаар олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. За энэ жилийн Аз судлалын одоо түүх орон нутаг судлалын одоо орон судлалын салбар бол 20 гаруй эрдэм илтгэлүүд ирсэн. За тэр дотор бол энэ жилийн одоо илтгэлүүдийн ерөнхий одоо төлөвөөс харахад бол Азийн соёл, угсаатны зүйн одоо онцлогийг илэрхийлсэн ийм одоо сонирхолтой илтгэлүүд байна. Тэр дотроо одоо хэл бичгийн одоо ялангуяа одоо Монголын Юан гүрний үеийн хэл бичиг соёлын хувьд одоо нэгдсэн ийм тогтолцоо бүрдүүлж тийм ээ ингэж хөгжүүлэх зорж ирсэн тухай одоо илтгэл бас тавигдж байна. Аз судлал бол сүүлийн жилүүд эрчимтэй хөгжиж байгаа эрдэм шинжилгээ судалгааны чухал салбар юм. Энэ жилийн илтгэлийн төлөвийг харахад Азийн соёл, угсаатны зүүн онцлогийг илэрхийлсэн эрдэм шинжилгээний илтгэл цөөнгөө байна. Ялангуяа Монголын Юан гүрний үеийн хэл бичиг соёлын нэгдсэн тогтолцоо бүрдүүлж хөгжүүлэхээр зорж байсан тухай сонирхолтой илтгэл тавьсан юм а. Хуралд гадааддын эрдэм шинжилгээний байгууллага оролцож байна. Аз судлал 2026 олон улсын эрдэм шинжилгээний хуралд 80 орчим илтгэлийг хилцүүллээ.